За сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр 2018 оны 6 сарын 4-ний өдөр байна. Нэгэн сайхан шинэ 7 хоног өнөөдөр бас эхэлж байна. Яг одоо сургуулийн гадаа байна. Өнөөдөр блокийн шалгалт өгөх гэж байна. 2-5 дахь курсаар ингээд 21 блок үз судалдаг. Өнөөдөр ингээд хамгийн сүүлчийн блокийн үз судлаа дуусгах гэж байна. Үүнээс цааш ингээд бид нарт судлах блок үгүй. Дандаа яг тэгээд ийм л дандаа эмэлгүү дээр баталгыг явах. За араачлаас гарч ирэх юм байна. За тэгээд энэ дурсгалтай мөчийг тохиолдуулаад бичлэгийг зогсож байгаа байх шүү. Хилээ зогсдоо шүү. Дуслаа. За. Иймэрхүү байна. Тэгээ блокийн талаар хэрэггүй мэдээлэл чадвар өгч гэнэ. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн минь төргий. Тэгээд өмнөх бичлэг дээр би хэлсэнчлэн 21 блокийн талаар чадвал мэдээлэл хүргэнэ гэж хэлсэн. Тэрнийхээ дагуу өнөөдөр үзэж судалсан блокуудын талаар бас тэдгээр блокууд дээр хөтлсөн дэвтрүүдэд сонирхолтой байлаа бас та бүхэндээ хүргэё гэж бодсон юм. Тэгээд бас хүзүү ухаас оргоод харна. Чанараа зүүсэн сууж байна. Тэгээд бидний яриад байгаа энэ блок систем маань одоо манай доод үеэс ахуулаад байхгүй өөр шинжлэхсэн системээр явж байгаа. Тэр блок сургалт гэдэг маань яадаг вэ гэхлээр нэг эргэтэн тогтолцоог бусад энэ сэдвтэй холбоотой хичээлүүдийн хүрээнд бас авч судалдаг. Зөвхөн нэг том сэдвээ барьж яваад ордоггүй гэж ойлгож байна. Тэгэхээр хэрвээ ойлгохгүй бол одоо миний хүргэж байгаа бичлэгнээс та бүхэн мэдээлэл аваарай. За тэгээд дуустал нь үзээрэй. Баярлалаа. За яг одоо та бүхэнд харагдаж байгаа энэхүү дэвтрүүд бол миний 21 блокийн турш одоо хэрэглэсэн дэвтрүүдийн дийлэнх юм уу? Тэгээд блок болгон дээр нэг дэвтэр гаргадаг. Заримдаа хичээлүүд нь их багтахгүй болохоор 2-3 дэвтэр гаргах тохиолдолж байдаг. За тэгээд хамгийн ихний блок нь хүн, эрүүл ба эмгэг гэдэг блок байжээ. Голчлон дархлаа судлал түлхүү орсон. Тэгснээрээ бид нар чинь дархлаа тогтолцоо юунаас бүтдэг вэ? Хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг вэ? Гэх талаар ёстой дэлгэрэнгүй маш их үзсэн. Тэгээ бүгднийг ингэж бичиж тэмдэглээл. Жинхэнэ хичээл хийх шиг болсон доо. Анхны блок манайсан. Тэгээд ямар хичээлүүд орсон, ямар хичээлүүд хаана байгаа вэ гэдгийг ингээд тэмдэглээд өгчдөг. Одоо энэ бичил орсон байна энэ блок дээр. Бичлэмийн хичээл эндээс эхэлж байна. Бичлэм судлалын судалгааны ойлголт арга гэх. Энэ хичээлүүдийг анх удаа үзэж байгаа. Тэгээд яг онлайн мэдлэгүүдийг одоо олгож өгсөн хичээлүүд байсан юм уу? За энэ нэг блок гэжээ. За хоёрдугаар блок молекулс S гэдэг блок. Тэгэхээр молекулын төвшөнд хичээлүүд үзсэн гэсэн үг. Хамгийн түлхүү орсон хичээл нь болохоор молекул биологи байсан. Одоо ингээд онлайн хичээлүүд нь орж ийн лекцэд цаг дадлах хэдэн цаг орно гэдэг нэг бичээд эхэлжсэн байх нэ. Тэгэл тэгээд транскрипц явуулаар хий. Трансляцийн уурга нийлэгчдэг гэх мэтчил онлоос ингээд эхлээл бүх зүйлийг нарийн ягт үз судалсан да. Энэ блок дээр болохоор бас иймэрхүү хичээлүүд орсон юм. Удам зөв физиологи, бичил, молекул биологи. Тэгээ молекул биологийг бас нэлээд сайн судалсан шүү. Энэ мөчийг бас амар сандаг. Нэг багштай шүүлэг өгсөн болохоор. За 3 дугаар блок миний хайртай блокуудын нэг. Яагаад тэгэхээр SSID гэдэг нэртэй.
За. Ягаад хайртай вэ гэсэн гэхлээр миний хамгийн дуртай хичээлүүдийн нэг болох эмгэг судлал орж эхэлсэн юм аа. Тэгээд эмгэг судлалаас гадна эмгэг физиологи орсон. Тэгээ өөр ямар хичээл орсон байдаг үлээ. Бас эрүүл физиологи орсон юм байна. Гэх мэтчлээ. Энэ болог айгу сонирхолтой байсан миний хувьд. Тэгээд дэвтрийн хүүл ашиглаж байж тээ. За энэ тавьчих. За дөрөвдүгээр блог. Энэ бас миний хамгийн дурсгалтай блогуудын бас нэг. Ер нь дурсгалгүй блог гэж байхгүй. Эргэтэн тогтолцооны блог. Одоо жинхэнэ эргэтэн тогтолцоо руу орж эхэлж байна. Өмнө дандаа нэг онлайн хүрээнд мэдлэг олох блогууд маань явж байсан. Тэгээ энэ блог дээр орсон хичээлүүд ерөөсө тэмдэглэж байгаагүй юм байна. Энд дээр ихэвчлэн анатомиг эхнээс нь дуустал нь дахиж орсон санагдаж байна. Тийм. Анатом, физиологи, гистологи, дүр сонирхлогоо гэх мэт чинь маш олон хичээл орсон. Тэгээд өртөөгөр яг аман өртөөгөр анх удаа шалгалт өгдөг блог гэсэн. Тэгээд ааст зохиогдсон санагдаж байна. Аастанд нь төрүүлээд аман шалгалтнаас чөлөөлөгдөж байсан. Тэг хамгийн анхныхаа аман өртөөтэй одоо шалгалтын блог дээр орж байгаагүй гэсэн үг. Зэг 5-р блог. Нийгэм ба эмч. За. Энэ дээр ямар хичээлүүд орсон бэ гэхлээр ерөнхий мэрэгжил, сэтгцийн эрүүл мэнд, харагдахгүй ерөнхий мэрэгжлийн суурь ур чадвар. За, иймэрхүү хичээлүүд орж тээ. Заадах чинь бас нэлээ хичээл амар бичиж хийж ирсэн. За, тэгээд өгдөлсөн байна уу юу? Зарим нэг олон хичээл ордог болохоор зарим хичээлүүдээ ингээ арт талааснаас ингээ давхар эхэлчихдэг. Тийм байж тээ мэрэгжлийн суурь чадвар. Тэр эмч хүнд байх хамгийн нандин чадваруудын нэг нь болохоор харилцан хандлага байдаг. Тэр талаасаа ингээд явж байж тээ. Яг ангаах үед нь бол заашгүй хэрэгтэй блокуудыг л ерөнхийдөө энд ингээд оруулаад байгаа. 6. Суйлах үе. Миний бас нартай болог. Ягаад гэвэл бид нар одоо энд мэрэгжлийн суурь чадварыг одоо эзэмшиж яг практик руу гарахад гараа угаахаас эхлүүлээд тэгээд мэдлэгээс ахуулаад хүмүүст одоо нэг суйлахын л тусламж үзүүлж байна. Тэгэхээр бид нар тариа тарих нь, эм соруулах нь, вэлиг өмсөх нь гэх мэтчлэн хичээлүүд орсон. Тэгээд энэ суйлахын дадлах гэсэн тэмдэглэлүүд маань харагдчихээн. Олчлон дадлахт гарсан. За ийм блог өнгөрчтэй 6 дээр. Хан блогийн дэвтэр рүү орлоо шүү. Дараагийн дотоод шүүрлээсэн. Блог 7. Дотоод шүүрлийн булчирхайн бүтээц үйл ажиллагаагаар энэ блогийг эхлүүлж байсан байна. Тэгээд голчлон тохиолддог эмгэг буюу бомба булчирхаагаас Hashimoto thyroid, Graves-ийн өвчин, тэгээд чихрийн шижин хэв шинж 1, 2 өөрийн дэд булчирхай эмгэг буюу Addison-ийн өвчин, Eason-Kikuchi-ийн өвчин гэх мэтчлэн эмгэгүүдийг үзэж байсан. Мэдээж энд одоо чихрийн шижингийн Ketoacidosis.com тэгээ орж ирсэн хичээлүүдээ энд ихэвчлэн дотоод шүүрлийн хичээлүүд нь төлхөө орно. Энэ блог дээр болохоор тэгээд ямар хичээлүүд нь хаана авъя гэдгийг дараа нь уншихад өөртөө амар болох үүднээс би ингээд тэмдэглэждэг. Одоо энэ дээр гипотиреодизмын талаар биш ээ. Гипокортицизмын талаар байгаа гэж. Тэгээд нэнгүүт ингээд байгаа. Нөгөө талаас нь болохоор би ингээд туслах хичээлүүд ээждэг. Бас зөвхөн дотоод шүүрлийн хичээл ороод байхгүй. Өөрөөр хичээл орно. Хүүхдийн чихрийн шижин гэж байна. Энд хүүхдийн хичээл хэлж байгаа юм байна. За энд удам зүй хичээл орж байгаа юм байна. За энэ тэмдэглэсэн дээр өөр юу байх вэ гэх мэтчлээ. Ингээл тэмдэглээд авчвал гайгүй одоо биохим яг энэ дотоод шүүрэлтэй холбоотой бүх анагаахын шинжлэх ухаанууд ингээд оруулж өгдөг энэ блог сургалтнаас юм онцлогтой. За тэгвэл дараачих руу хурдуурд явна одоо. Албар төвчм байжээ блог 8. Бас л шалгалтын хувьд бол нэлээд хүнд байсан. Тэгэхээр нэлээд мартагдахгүй блогууд гэдэг гэж магадгүй. Тэгээ та бүхэн анзаарсан бол би энэ гадна талын панелийн болохоор ашигладаг. Яг
яг чухал шаардлагатай үед ингээд дотроос нь хайж яхаар шууд гадна талаас нь хараад одоо мэдчих юм уу да. Эндээ ингээд тэмдэглэдэг. Жишээлх юм бол одоо шууд гепатитагийн нууц хугацаа эдэн хоног байдаг вэ гэл ингээд вирус нь ямар үүсгэгчүүд байдаг вэ гэдгүүдээ ингээд тэмдэглэдэг. Тэгээд ч алдар төвчөнд орж иж вэ. Орж исэн байна. Шалгалтантаа ингээд бэлдсэн байна да. Таргун тахлан үүсгэгч нь юу ийгүүрхэн юу юм бэ? Дамжуулагч нь да. Тэгээд мэдээж нөгөө талаас нь бид нар халдвартаас өөр хичээл орно. Би бичил амьсуудал орсон байна. За. Окей, энэ блокийг баслаа. За. 8-ын дараа мэдээж 9 түн байсан мэй гэхээр зүрх судас. Тэгээд дэвтэр болгоны эхлэл арга дуртай. Бас л энэ тэмдэгсэн тэмдэглэлүүд энд байна. Блок 9. Зүрх судас. Бас зүрх судасны систем талаас хамгийн түлхүү тохиолддог өвчнүүдийн талаар үзэж судлана. Хамгийн сонирхолтой нэг зүйл нь зүрхний цахилгаанчлаг уншиж сурах хичээл орно. Зүрхний цахилгаанчлаг үлгөө өгөхдөө яах вэ гэх. Амьдрал хэрэгтээ маань заасаар бидний суралцаар л байлаа. За тэгээд мэдээж энэ дэр анатом орно. Эмгэг судлал орно. Лаборатори. Это что? Өөр нөхөн сэргийх гэж гарч эхэлж байна. Яг нөхөн сэргийх орж ийн гэхээр мэдээж зүрхний эмэгтэй хүмүүс дийлэнх нь бол 6 татмыныг нь бол харж байгаа. Тэгээд тэр хүмүүс мэдээж эргээд хэвийн байдалд орохын тулд нөхөн сэргийх хэмжлэгээ гэдэг бол зайлшгүй шаардлагатай. Бид нэр дасгал зааж өгөн эргэж хэвийн байдалд орох хөдөлмөрийн чадвар алдалтыг нь багасгах. Тэр зорилгоор бид нэр зайлшгүй энэ хичээлийг орж эхэлж байгаа. Энд бас хөгжиж байгаа салбарууд нэг шүү. Та бүхэн ч гэсэн зэргийн засах хэмжлэгийг сонирхоод үзэхэд илүү төхгүй. За ингээд 9. Одоо 10 дахь нь уушиг судлал. За энэ нь бол маш гоё эмх цэгцтэй суралцсан, ойлгосон блок байсан. Учир нь манай уушигны маань багш хичээлийг бол ясны маш гоё заасан учраас хичээлүүд нь ч гэсэн нэгэд харангуут маш эмх цэгцтэй. Дийлэгтэй тохиолддог уушигны арга бөглөрөлтөд өвчин, гурс олонд бактери, гурс олоод тэлэгдэх эмгэг мэтчилэн бүх зүйлсүүдийг бид нар яг маш нарийн нэгт үзэж судалсан юм да. Тэр хичээл ерөнхийдөө бас хичээл зааж байгаа багшаасаа нийлэхэд нь шалтгаалдаг. Тэр багш арга барилтай дасан зохицдог учраас энэ дээр бол манай уушигны удал багш нэг өвчнийг болохоор агаас нь яа хүртэл гэх бүх зүйлдээ судалдаг. Тийм учраас бидний хичээлийг энэ дээр бол их гоё ойлгосон юм аа. За, уушигн дээр бас орсон хичээлүүд нь энд байгаа. Кстлог орчихсон байна. За би энд нөгөө нэг гол яг блокуудынхаа гол ордог хичээлүүдэд тайлбарлаад яваа шүү. 11 бүр судлал. Бас л бүр тэгээ бөөрөн дээр би асуумж авах уу, лабораторийн шинжилгээнд юу гарах уу, нефроз хам шинж, энэ шээсний юу ч юм бол шээсний хам шинж гинэ. Тэгээ уретрит, цистит, гломерулонефрит, пиелонефрит гэх мэт бөөрийн одоо дийлэнх тохиолддог эмгэгүүдийг авч судалж байгаа. Тэгэхээр бүх хичээлийг авч судлах юм бол блок системний маань цаг хугацаа бас амжихгүй. За бас хүүхд урсан байна. Мэдээж антон, кисло, физлог бол яалтчгүй салшгүй. Дандаа цуг байдаг. Авааштай бас урсан байна. За юм байла. Цус ба гений хөвсөл. Мэдээж цусны блок. Надад маш их сонирхолтой байсан. Тэгэл цаадах чинь бас л параллел дээр нь ингээл хан дээр нь. Хэрэгтэй надад бүгдийг бичсэн байна да саржил. Тэгэхээр одоо энэ цусны эмгэгүүд байна. Энд ийм сэдв байна гэл. Бид анеми буюу цус багтал уншиж байгаа бол ингээд зөвхөн уншиж гэсэн үг. Тэгээ цусны хавдрууд орж ирж байна. Их мэдчлээ. Цусны хичээл бас маш гоё орсон.
Одоо ингээл яг үл бичсэн хаастай. Тэгээд талаас нь мэдээж нөгөө туслах хичээлүүд маань орно, хүүхд орно, дүр сонжлогоо орно, лаборатори орно, удамзуу орно. Удамзуу дээр нөгөө цусны хавдрууд бас орно гэсэн үг. Тус бүлгийн дүр сонжлогоо гэдэг юу гэсэн. Хавдрын редлог бичлэг. Окей. За, түргэн дараач хэлчихнэ. Мэдрэл. Канон 3 дугаар блок. Хичээл хийж л очтээ. Тэгээ нөгөө талд нь туслах хичээлүүд маань. Мэдрэл дээр болохоор нэгийн за вэз миний нөгөө зурж байсан зураг маань ойрхон байхгүй тий. Эпилепси, уналт таталтаа гэх мэтчлээ. Эхлээд мэдээж антон бол маш хэрэгтэй. Тэгээд өсөх зам яаж явах вэ? Энэ замууд хэрхэн явагдаж? Одоо мэдээл дамжуулт тэгээд яг эндээ гэмтсэн бол яаж өөрчлөгдөх вэ? Эндээ гэмтсэн бол яаж өөрчлөгдөх вэ гэх мэтчлээ. Бүх юм нарийн зохицуулалтаа явагддаг. За ингээд мэдэрлийг бол хизээч ирж тусахгүй бүгдээрээ гэртгэ шиг дараачих руу орцгаая. Тэгээс 13 байсан одоо 14 сэтгцийн эмгэг судлал. За энэ та бүхэн амар сонирхолтой санагдчих магадгүй. Сэтгцийн эмгэгүүдийг болохоор ингэж бас кодлдог. F41 41 40 гэх мэтчлэн эмгэгүүдээр би ингээд бас бичсэн байна. За энэ болохоор яг хамгийн их нэгжсэн сэтгцийн эрүүл мэндийн дэвтэр. Дуусаад энийг нээсэн. Бас ямар хичээл орох удаа бүгдийг бичсэн. Шизофрен, мэдрэхүүн эмгэг мэтчлээ. Тэгээд хөл хичээлүүдээ ерөөхдөө би л бичиж тэмдэглэж хийдэг. Ийм байна да. За дараач. Блок 15 2 дахь дэвтэр юм. Эхний дэвтэр маань энд байна. Блок 15 их барих эмэгтэйчүүд. Буюу хүүхэд хэрхэн төрөх вэ? Эмэгтэйчүүдийн одоо эртэн тогтолцсон онцлогтой. Хэмжлэн ингээл хичээлээ хийгээд л цаадах чинь хийгээд л явжтай. Энд төрөлтийн 1 2 3 дугаар үе гэж үүдэг. Хүүхэд төрнө гэдэг чинь болохоор шууд л тэгээд дүлээл төрчдөг биш. Тодорхой үе шатыг бол дамжиж төрдөг. Илүү тэл одоо энэ дээр яаж байгаарэ? Илүү тэлж жишээлх юм бол жирэмсний тэлтэй хугацаа 42 хоногс хэтэрхийг илүү тэлдэг нэ. Тэгээ хэвэндээ болохоор жирэмсний үргэлжлэх хугацаа 280 хоног дээр нэмэх хасах 14 хоног байхыг бид нар одоо хэвийн тэлт гэж авч үзнэ гэх мэтчлээ. Бүхэл зүйл онлоо үзээд дараа нь эмгэг рүүгээ орж явдаг. Тэгээ мэдээж их барихын хичээл бол гартантай бид нар гартаг зайлшгүй суралцах шаардлагатай. Ийм цаг босгалтай ажил. Мэдээж эмэгтэйчүүдээс гадна юу орно? Бэлгийн замаар дамжих халдварт өвчнүүд ч юм уу. Бэлгийн замын өвчнүүд ордог шүү. Тэгэхээр бас бичлэгийн асуудал орж исэн байна, яраач орж исэн байна. Дэвтэр маань дуусаад тэгж дэвтэр маань хэлж тээ. Тэгээд бийж байгаа. Нэрээ та нарт энийг үзүүлснэ. Энд нөгөө Тэмбүүгийн шинжилгээ бас уншиж сурах хэрэгтэй. 2 шинжилгээ өгдөг. RPR, TPH гээд. Тэгээ хэрвээ RPR нь 90 гарсан ч TPH хийгээд үзэхэд сөрөг гарах юм бол хуурамч эрэг гэсэн үг. Яагаад гэхээр зөвхөн Тэмбүүгийн үед RPR маань 90 гардаг биш бат бусад бас зарим шалтгаануудын улмаас 90 гарч болдог. Харин RPR хасах гараа TPH 90 гарсан бол энд өвчлөлт идэрсэн гэж бид нар онцлох нь байна. RPR 90, TPH 90 бол ингээд Тэмбүүгийн халдвартай гэж үзнэ. Тэгэхээр үүнээс гадна бид нар мөн титр үзэх хэрэгтэй. Тэгээ титрээ үзээд эмчилгээнд тэрийг ашиглана та. За дараач хэлбэр. 15 16 хүүхэд ба настан. Тэгэхээр хүүхэд үзэх нь. За энэ тусдаа жинхэнэ хүүхдийн хичээлүүд маань харагдаж байна да. Хүүхдийн бэлгийн божилт юу халууралтад авах арга хэмжээ гэх мэтчлээ ингээл хичээлүүд дүүрэн байна да. Энд дээр гол бидний авах барих ёстой зүйл нь юу гэхээр бас л онлын мэдлэг хэрэгтэй. Нэрээ хүүхдийн онцлог дасан зохицлыг мэднэ.
Тэгээд одоо өрхийн эмнэлэг дээр гарахаар нөгөө төрсэн ээжүүдтэй бид нар юу зөвлөх үү гэдгээ сайн мэдж авах хэрэгтэй. Эдрийг тайлбарлаж өгөх хэрэгтэй л гэсэн үг одоо нэр төрсэн ихэд тэгээд голчлоо өгдөг юм уу да яаж хэрэглэх үү, ямар хэмжээтэй байдаг үү гэх мэтчлэн бас бүх зүйлээ л ярьсан байна. Тэгээд гүйцэд няран шинж, дутуу няран шинжийг бид нар нөгөө нэг эмнэлэг дээр гараад тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай бүх зүйлийг бид нарт одоо хэлж ойлгуулж өгсөн болов гэж болог. Бүх хичээлүүд дээр тэгж байгаа. 16 гэдэг чинь одоо 17 тий. Бид нар 17-оор дууссан. Тэгээ нөгөө ботогоос шалтгаалаад доонсоо дэше ч юм уу дээр бошигддаг. Курс болгонд курс бүртээ нэг 5 блок үз судалдаг юм уу та. Энэ жилийн яг 5 дугаар курсын блок одоо эхлэх гэж байна. Тэр манай 21-ээс эхэлсэн. 21-ээс 17 хүртэл явсан. Тийм болохоор гэхдээ одоо 17-аас эхлүүлээд үргэлжлүүлээд явъя. 17 хоолны блок гэж. Хоолны блок дээр бас аваад зузаад өгөх юм байна шүү. Тэгээд ингээгүүдээ бүгдийг биччихтэй. Энд болохоор одоогийн хүчил хэрхэн ялгардаггүй. Ямар хэсэг ялгардаггүй гэдэг нь бас бичигдсэн байна. Окей. Тэгээ энэ дээр нэр нөгөө хоолны блок тайлбарлаж байгаа дээр хэлэх хоёр зүйл байна. Голчлон ярьдаг зүйл нь болохоор Helicobacter pyloriгийн халдвар байдаг. Үнийг хүмүүс цуснд үзүүлээд байдаг. Тэгэхээр цуснд үзүүлнэ гэдэг маань тухайн үүсгэгчийн эсрэг биеийг үзэж байгаа. Тэгэхээр энэ нь таныг яг одоо Helicobacter-ийн халдвартай байна гэдгийг бол хэлж өгөхгүй. Та өмнө нь ингээд одоо өвчлөөд эдгэрсэн байлаа ч гэсэн энэ одоо цуснд үзэж байгаа шинжилгээнд дэр бол эерэг л гарна. Тийм учраас яг идэвхтэй халдвар байна байхгүй гэдгийг болохоор нэг амьсгалд үзэлж болно. Хоёрдугаарт нь баас нь үзэж болох юм шүү гэдгийг хэлмээр байна. Окей. За. Өөр илүү юм уншихгүй. 18 буюу гэмтлийн блок. Гэмтлийн блок гэж хэлж болохгүй. Тулгуур хөдөлгөөний эртэн тогтолцооны блок. Энэ дээр нь гэмтэл орно, ревматолог орно. Мэдээж антом орно. Ямар юм талж хэлж байна. За юм байна. Сүүл рүү би нөгөө их юм яриадсан болохоор жоохон амжилт гэдэг нь. За одоо хурдлнаа. Энэ энараа 18-ын дараа 19 буюу арьс ба мэдрэхүйн блок орсон. За миний арьсны дэвтэр бол иймэрхүү байна. Энд миний орсон хичээлүүд энд бичигдсэн байна. За бас л нэлээд сайн ашигласан шүү дэвтрээ. Ажлыг бүтцээ баярлалаа дурдсан. Тэгээ нөгөө талаас нь зөндөө өөр хичээлүүд орно. Тэгээд бас нүдний хичээл ордог байхгүй юу? Тийм учраас би нүднийхээ хичээлийг бас давхар өөр дэвтэр дээр нээсэн байгаа. Надад л 5 дугаар курсын хамгийн гоё блок нь л арьс ба мэдрэхүйн блок байсан. Маш гоё. За одоо сүүлчийн блок шүү дээ. Сүүлчийн блок их гоё дэвтэр дээр нэгдэж байжээ. Блок 20. Одоо статистикийн блок үзэж байна. Бид нар энэ дээр статистик судалгааны ажлыг хийх ямар үе шиг юм. 21 болохоор нийгэм баямж. Биш нийгэм ба орчин. 21 дээр блок. Тэгээд энэ болохоор нийгэм ба орчин гэхээр бид нарт яг орчны болон нийгмийн талаас хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа зүйлсүүдийн талаар нийлэнхүүд нь одоо бас авч үзсэн хүний бие нөлөөлж байгаа зүйлс. Одоо хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага гэж байна. Энэ шаардлагуудыг хангасан байх ёстой гэх мэтчлэн. Тэгээд одоо ямарваа нэгэн бүтээгдэхүүний ард баркод байдаг. Тэр баркодоор нь хуурамч болон үннийг нь бас мэдэх боломжтой гэх мэтчлэн гэр. Тэгээ Монголын бол хамгийн ихний 3 баркод 865 эхэлдэг. Бусад улсуудх ингэж эхэлдэг. Тэгээ бусад хичээлүүд нь явж байна. Энэ дээр болохоор бас яаралтай тусламж ордог. За их бичлэгийн маань үзэж сонирхсан баярлалаа. Тэгээд
асуух зүйл бол миний Instagram хуудасаар Instagram хаягаар. За тэгээд миний бас YouTube сувгийн маань доор комментээр бичиж үлдээж болно шүү. За тэгээд анхаарал тавьж үз сонирхсонд маш баярлалаа. Баярлалаа.